Параметраас эхний үлдэгдэл шинэ цонх дээр дарж орно. Үлдэгдэл оруулах параметраас данс сонгоод тухайн дансанд байсан барааны үлдэгдлийг оруулж өгнө. Эхний үлдэгдэл оруулж буй хугацааг анхаараарай. Энэ цонхонд зөвхөн эхний үлдэгдлийн огнооны байдлаар байсан параметрасын үлдэгдлийг оруулна. Нэмэх товч дараад үлдэгдэл оруулах барааг сонгоод тоо хэмжээ болон нийт өртгийг оруулж өгнө. Нийт өртөг оруулвал тоо хэмжээг нийт өртгөөр үржүүлж нийт өртөг бодно. Харин эсрэгээр тоо хэмжээ болон нийт өртөг оруулвал нийт өртгийг тоо хэмжээнд хувааж нийт өртгийг програмаас бодож харуулна. Тухайн дансны хувьд бүх үлдэгдлийг оруулж дууссан бол хадгалах дараад жагсаалт товч дээр дарж зөв оруулсан эсгээ шалгана. Зөрүү дүн багнад ямар нэгэн зөрүүгүй хоосон байгаа бол зөв оруулсан гэсэн үг. Харин зөрүү дүн харагдаж байгаа бол балансын эхний үлдэгдэл болон таны оруулсан параметрасын задаргааны хөлдүн зөрсөн байна гэсэн үг. Энэ тохиолдолд буруу оруулсан үлдэгдлээ засна уу? Нэмэх олноор товч дарж параметрасыг бүлгээр олноор сонгож жагсаалтанд нэмэх мөн Excel файлаас эхний үлдэгдлийг импортлож оруулах боломжтой.